Баянгор аймагт 17 сумын цахилгаан хангамжийн тогтворгүй байдал утааны асуудлыг анхудаа иргэд мэргэжилтнүүд, хувийн хвшил, төрийн байгууллагуудыг хамруулан нэг дор хэлэлцсэн эрчим хүчний төлөвлөлтийн сонсгол зохион байгууллаа. За дамжуулах шугамын уртаас шалтгаалan тог байнга тасалддаг байна. За иймээс эрчим хүчний найдвартай системийг хэрхэн бий болгох талаар санал солилцсон байна. Өвлийн улирал оргил ачааллын үед хүчтлийн уналт тог тасрал тогтмол гардаг байна. Зарим суманд хэдэн цаг үргэлжилсэн тасалдал гарч гэрэл цахилгаангүй болдог нь иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж байгаа асуудал болжээ. Өвлийн улиралд аймгийн цахилгаан хэрэглээ 17.2 мегаватт хүрч нийт хэрэглээ 86.5 сая киловатт цаг төрдөг ч одоогийн дэд бүтц энэ ачааллыг жиг даахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Баянгор аймаг өнөөдөр эрчим хүчний төлөвлөлтийн сонсгол гэж арга хэмжээг цанга зохион байгуулж байна. Энэ бол гол санаа нь юу гэсэн үг вэ гэвэл Баянгор аймгийн эрчим хүчний өнөөгийн байдал, за хэдийн төлөв, за цаашид яах вэ гэсэн юм арга хэмжээг одоо тооцоолж, одоогийн нөхцөлөд танилцуулж гээд зохион байгуул. За иргэдэд бол одоо нөгөө байгаль дээлтэй нөгөө эко, дээрэс нь эдийн засгийн хэмнэлттэй одоо төвийн эрчим хүчнээс хязгаарлагдмал одоо бие даасан өөрөө одоо эрчим хүчээ үйлдвэрлэнэ гэсэн үг. Тийм давуу талтай. Харин дулааны салбарын хувьд нөхцөл байдал муу адил хүндрэлтэй, аймгийн хэмжээнд 118 уурын цух ажиллаж байгаагаас 70 зөвхөн Баянгор суманд төвлөрсөн байна. Эдгээр нь агаарын бохирдлын гол их усүрүүдийн нэг болж нийт бохирдлын 25%-ийг дангаараа бүрдүүлж байгаа бол гэр хорооллын айл өрхөө 68%-ийг эзэлж байна. Энэ удаагийн сонсголын онцлог нь асуудлыг зөвхөн төрийн түвшинд биш, иргэд, инженерүүд, хувийн хвшил, шийдвэр гаргагчдыг нэг дор суулган ярилцсан явдал болжээ. Ингэснээр өдөр тутам мэдрэгддэг тог тасралт утааны асуудлыг бодит амьдрал дээр тулгуурлан хилцэн анхны өргөн хүрээний хилцүүлэг болсон байна.